Сайн бацгаана уу аврал нэг дахан дүүсээ та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргье. За энэ 7 хоног бүтэн сайнныхаа номлолыг цаг тухайд нь бас оруулж чадахгүй хүрсээ. За учир юу хэмээвэл манай Нью-Йорк Монгол чуулганыхан яг өнгөрсөн хагас сайн бүтэн сайн 2 өдөр дайруулад бид нэр ийшээ нэг 2 цагийн зайтай газар очиж энэ жилийнхаа кемпийг бид нар зохион байгуулсан байгаа. За тэгээ кемпийн үеэр бүтэн сайнныхаа номлолыг уулна оруулна гэсэн төлөвлөгөө бодолтой байсан боловч за тухайн үеийн нөхцөл байдал техникийн янз бүрийн шалтгаануудаас болоод номлолоо бас оруулж чадсангүй. За тэгээ эргэж ирээд сая өнгөрсөн 2-3 өдрийн туршид бас ажил ихтэй байгаад номлолоо одоо нөхөж хийгээд нөхөж оруулъя гэж бодсон ч гэсэн үнэхээр амжихгүй явсаар агаад энэ хүрлээ. За гисэн хэдий ч гэсэн та бүхэн одоо миний номлолыг бас тэсэн ядан хүлээж исэн байхаа гэдэгт би эргэлзэхгүй байна. За ингээд өнөөдөр эзний үгийг би та бүхэндээ үргэлжлүүлэн хуалцъя. Өнгөрсөн эзний өдөр буюу 9 сарын 21-ний эзний өдөр би та бүхэнтэй доотлого хэмээх сэдвээр Лук номын 5 дугаар бүлэг дээрээс Илч Петрийг бидний эзэн Есүс Христ хэрхэн дуудсан талаар та бүхэнтэйгээ би хуалцаж ярьсан билээ. За тэгээд эндээс үнэхээр тэр дуудлагын чухал дуудлагын үнц нь дуудлагынхаа дагуу бид эзэнд үйлчлэнэ гэдэг нь ямар чухал үр дүнтэй байдгийм бэ гэдэг талаар олон зүйлийг та бүхэнтэй хаалцж ярьж ирснийг та бүхэн санаж байгаа хаа. За тэгээд өнөөдөр энэ сэдвийг би бас үргэлжлүүлэхийг хүсэж байна. За юу вэ гэвэл хүмүүс дуудлага яг бодит амьдрал дээр хэрхэн таньж мэдэх вэ гэдэг нь маш чухал асуулт байдаг. За тийм ч учраас би өнөөдөр дуудлага таних нь буюу дуудлага хэрхэн таньж мэдэх вэ гэсэн сэдвийн дор дараах 4 чухал зүйлийг та бүхэнтэйгээ хаалцах гэсэн юм аа. За тэгэхээр дуудлага танин мэдэх 4 маш энгийн аргыг та бүхэнтэйгээ хуваалцъя. За хэдийгээр энэ одоо 4 аргыг маш энгийн гэж ярьж байгаа боловч үүнд бол бас цаг хугацаа, хүч, хөдөлмөр бас нэлээд ордог болохыг та бүхэн одоо явцад нь одоо улам илүү ойлгож мэднэ гэж би хувьдаа бодож байна. За тэгэхээр дуудлага хэрхэн таньж мэдэх вэ? За хамгийн нэгдүгээр бурхан хүнийг аливаа зүйл дуудаж байгаа бол тухайн зүйлийн төлөө тэр хүний сэтгэл зүрхэнд нь бурхан хүсэл эрмэлзлийг өгдөг. Тухайн зүйлийг хийх, тухайн зүйлийн төлөө өөрийгөө зориулах халуун хүсэл эрмэлзлийг бурхан тэр хүний зүрх сэтгэлд юуны төрөнд өгдөг юм байна. За энийг ч гэсэн бид нар Библиэл дээрээс маш тодорхой харж болно. За ялангуяа Египтийн хааны ордонд 40 нас хүртлээр өсөж үндийсэн Мосе нэг л өдөр өөрийнхөө Израиль ах дүүс нартайгаа уулзаж тэдэндээ туслая гэсэн хүслээр зүрх сэтгэл нь дүүрсэн байна. За би энэ талаараа Үүс номын 7 дугаар бүлгийн 22-оос 25 дугаар ишлэл дээрээс та нарт уншиж өгье. Үүс 7-гийн 22-оос 25 дугаар ишлэл. Мосе Египтчүүдийн эрдэм бүхэнд боловсарч үг болон үүсээр хүчтэй ир болжээ. Тэгээд тэр нас 40 хүрэхэд Израилийн хөвгүүд нутгийн ах дүү нартайгаа уулзах бодол зүрхийг нь эзэмдэв. Тэдний нэгэн шодрог бусаар доромжлогдож бойг тэр хараад түүнийг хамгаалan өнөө Египтийг цохон унгаж дарлагдсан хүний өшөөг авчээ. Бурханаас түүний гараар тэдэнд аврал ирэхийг ах дүүнэр нь ойлгоно гэж тэрээр бодсон авч тэд нь ойлгосонгүй гэж хэлсэн. За тэгэхээр Мосегийн амьдралыг бид бүгдээрээ мэднэ те. Библиэлд гардаг итгэлийн үнэхээр гайхалтай баатруудын нэг бол Мосе мөн. Мосегийн амьдралын талаар олон зүйлийг бид Библиэл дээрээс уншиж болно. Ялангуяа хуучин гэрээний эхний одоо 5 номны одоо 2, 3, 4, 5 гэсэн тийм ээ. 2-оос одоо 5 дахь ном хүртэлх номууд дээр бол Мосегийн одоо амьдрал, үйлчлэл, зориулалт, түүний даван тоолж исэн аливаа бэрхшээл, эзэнт хэрхэн тэрээр итгэмжтэйгээр амьдарч алхаж исэн, мөн хүмүүсийнхаа төлөө, Израилийн ард түмний төлөө хэрхэн одоо итгэмжтэйгээр үйлчилж исэн тэр гайхалтай түүхийг бидний нэсгээс уншиж болдог. За зөвхөн шинэ гэрээний энэ эхний 5 ном төдийгүй одоо хуучин гэрээний эхний 5 ном төдийгүй энэ шинэ гэрээний Үүс номын 7 дугаар бүлэгт Иерусалимийн анхны чуулганы одоо анхны үйлчлэгчдийн нэг болох өнгөрсөн бүтэн саяны өдрийн номлол дээр би дурдж исэн Стефаны одоо өмгөөлөл буюу номлол дээр бид Мосегийн талаар уншиж байна. За одоо бид нар сая 7 дугаар Үүс номын 7 дугаар бүлгээс уншиж шүү дээ. Энэ бол тэр хэсэг мөн. Мөн Еврей номын 11 дугаар бүлэг дээрээс бид бас Мосегийн тухай уншиж болдгоо. За тэгэхээр Мосе бол итгэлийн яа харахгүй том баатар. Тэрээр бол Израильчуудын бурханд итгэх итгэлийн
үндэс суурийг тавьж эмх зэгцтэй болгож өгсөн, тэрийг нь одоо сургаалтаа болгож өгсөн, одоо үнэхэрийн одоо ард түмний удирдагч төдийгүй тэдний итгэл үнэмшлийнх нь асар том одоо удирдагч байсан ийм хүн байна. Тэгэхээр Мосе одоо уснаас олдсон. За тийм ч учраас түүнийг Мосе гэж нэрлэснийг та нар бүгдээрээ мэднэ тийм ээ. За тэрээр Египтийн хааны өргөмөл хүү болж одоо Египтийн хааны ордонд бол өссөн. За тухайн үед бол Израилийн ард түмэн бол Египтчүүдийн бол боол нь байлаа. За хэдийгээр нийт ард түмэн аав ээж төрөл төрөсөд нь боол байсан хэдий ч Мосед бол одоо онцгой хувь тавилан тохиосон. Тэр нь бол одоо Египтийн хааны гүнжийн сэтгэлийг одоо олснороо одоо хааны ордонд тэрээр одоо өндөр боловсролыг эзэмшиж одоо шал өөр орчинд өсөж торних боломж бол Мосед олцсон байна. За энэ нь ч хожим үр дүнгээ өгсөн. Үгээрээ ч одоо Мосе хожим Израилийн ард түмнийг Египтийн болчлоос одоо гэтлэн авч гарах одоо агуу их үйлсийн үндэс суурь бол эндээс тавигдж эхэлжсэн гэж бид нар ойлгодог шүү дээ. За тэгэхээр Мосегийн хувьд 40 нас хүрэх үед одоо нутгийн ах дүү нар болон Израиль ард түмний хайрлах сэтгэл нь бол зүрх нь бол одоо тэр хайраар тэдний төлөө гэсэн хүсэл эрмэлзлээр түүний зүрх сэтгэл бол дүүрч эхэлсэн. За тийм ч учраас тэрээр одоо Израильчуудаа эргэж тойрох, Израильчуудаа ямар нэгэн байдлаар тусалчих юмсан гэсэн одоо бодол сэтгэлдлийг дотроо агуулan ямар нэгэн аргаар тэр Израильчууд руугаа дөхөх, ямар нэгэн байдлаар Израильчуудаа өөрийн чадах хэр хэмжээгээр туслах байдлаар Мосе бол одоо явж ирснийг бид нар сая хамтдаа уншлаа шүү дээ. Тэгэхээр Мосегийн нэг зүйл эндээс онцгой харагдаж байна. Тэрний юу вэ гэвэл ахын дүүсээ гэсэн зүрх сэтгэл. Израилийн ах дүү нартаа туслах зүрх сэтгэл түүний дотор бол дүүрэн байжээ. Тэгэхээр энэ зүрх сэтгэл нь хэнээс өгөгдсөн байна? Мэдээж Бурханаас шүү дээ. Тэгэхээр Бурхан хүнийг тухайн үйл хэрэгт дуудахдаа юуны түрүүнд зүрх сэтгэлд нь ажиллаа гэдэг. Юуны түрүүнд зүрх сэтгэлд нь асар их хүсэл эрмэлзэл, дур сонирхлыг өгдөг юм байна гэдгийг бид нар эндээс харж байна. Тэгээ Мосе ах дүү нарыгаа одоо аврахын тулд өөрийнхөө чадах бүхнийг хийсэн. Харамсалтай нь тухайн үед бол Израильчууд Мосег бол ойлгоогүй. За ингээд Мосе өөрөө гэдэргээ хааны ялтан болоод хүн алсан хэрэгтэн болоод за дээр нь Израильчуудаа гомдоод ингээд одоо Медианы цөлд хонь хариулаад 40 жил болсны дараа 80 наснд нь Бурхан түүнийг буцаагаад дуудсан байдаг шүү дээ. Хараахан цаг нь болоогүй байж л дээ Мосегийн хувьд. Бурханы тогтоосон цаг хараахан л болоогүй байж. Гэхдээ Бурхан түүний зүрх сэтгэл дотор нь бол арт түмний гих хүслийг бол хийсээр байсан. Арт түмний гих тэр халуун хайрыг, тэр халуун хүсэл эрмэлзлийг Бурхан юуны түрүүнд Мосегийн зүрх сэтгэлд бол өгсөн байсан гэдгийг бид эндээс харж байна. Тэгэхээр дуудлага бидний зүрх сэтгэлээс ихтэй. Дуудлага бол бидний зүрхний хүслээс одоо ундран гарч идэг. Тэгэхээр тухайн зүйлд дуудлагатай гэдгийг мэдэж болох хамгийн ихний шинж тэмдэг бол таны өөрийн зүрх сэтгэлийн хүсэл юм. Тэгэхээр мэдээж хүний хүслийн тухай би яриаггүй шүү дээ. Библиэлд бол одоо Бурханы биш хүний хүсэл бодол гэл ингээд янз бүрийн зүйлсүүд яригддаг тийм ээ. Бурханы хүслээр яв, хүний хүслээр явж болохгүй, махан биеийн хүслээр явж болохгүй, хүний хүсэл биш Бурханы хүслээр явах ёстой гэж бид нар яригддаг. Гэхдээ энэ тохиолдолд бол Бурхан өөрийнхөө хүслийг хүнд өгдөг тухай би ярьж байгаа болохоос биш зүгээр нэг хүний хүсэл бодлын тухай яриаггүй гэдгийг минь та маш сайн ойлгож байгаа хаа гэж би бодож байна. Тэгэхээр Бурхан тухайн үйл хэргийн төлөө хэн нэгэн хүнийг дуудаж байгаа бол юуны түрүүнд зүрх сэтгэлд нь хүслийг өгдөг. Энэ бол Бурханаас өгөгдсөн хүсэл юм аа гэдгийг би хэлж байгаа юм л да. Тэгэхээр энэ хүсэл байхгүйсэн бол Мосе ард түмнийхээ төлөө явахгүй байсан. Энэ хүсэл байсан учраас одоо ах дүү нартайгаа уулзах, тэдэндээ туслая гэсэн хүсэл одоо түүний зүрхэнд бий болсон учраас одоо шудраг бусаар дарлагдаж, доромжлогдож байгаа тэр нэг Израиль хүнийг одоо Мосе орчиж аварсан байгаа шүү дээ. Тэгээ үүгээрээ Мосе юу гэж бодож ирсэн бэ гэхээр одоо миний гараар дамжуулан Бурхан өөрсдийг нь аварж байгаа гэдгийг энэ ард түмэн харандаа, ойлгондоо гэж бодсон боловч тухайн үедээ бол ойлгоогүй байсан. Ард түмэн одоо Мосег өөрсдийн төлөө гэсэн зүрх сэтгэлтэй нэг явж байна гэдгийг харах, арайх, хараахан болоогүй байсан тийм цаг үеэс байсан байна. Тэгэхээр Мосегийн зүрхэнд бол одоо маш их хүсэл эрмэлзэл байсан гэдэг нь бол маш тодорхой. Энэ бол Бурханаас өгөгдсөн хүсэл эрмэлзэл юм аа. За миний хувьд одоо пастрын үйлчлэлийг хийгээд даруй одоо 25-6 жилийн нүрийг үзэж байна. За энэ хүсэл одоо энэ пастраар ажиллаж амьдарч одоо Бурханд өөрийгөө зориулж одоо эзэнд үйлчлэх гэсэн энэ хүсэл бол юуны түрүүнд миний зүрхэнд одоо төрсөн шүү дээ. Хэрвээ ийм хүсэл надад төрөөгүй байсан бол
энэ замаар өнөөдрийг хүртэл би одоо явахгүй байх байсан баха. Тэгэхээр бурхан үүнийг бол миний зүрх сэтгэлд бол хийж өгсөн учраас үүний төлөө өнөөдрийг хүртэл чадан ядан унан босон алдаа оноотойгоор одоо явсаар ирсэн. Өөрийгөө одоо сургаж одоо эзний улам илүү таньж мэдэж энэ үйлчлэлээрээ дамжуулан эзэнтэй хамт алхахыг хичээж өнөөдрийг хүртэл ирсэн. Тэгэхээр энэ хүслийг бурхан миний зүрх сэтгэлд хийсэн. Тэгэхээр таны зүрх сэтгэлд ч гэсэн бурхан өөрийнхөө дуудлагыг өгж байгаа бол таны амьдралд өгж байгаа тэр дуудлагыг таны хувьд мэдэж болох хамгийн нэгдүгээр чухал зүйл бол зүрхэнд чинь бурханы өгсөн тэр хүсэл эрмэлзлээр дамжуулан та таньж мэдэж болно. Зарим хүмүүс улс төрийн төлөө маш их одоо хүсэлтэй байдаг. Улс төрд орж үйлчилж тэнд одоо ажиллаж амьдарч тэр орчинд ажиллаж амьдарч одоо нийгэмдээ нөлөөлөх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Зарим нь эрүүл мэндийн салбарт байдаг. Зарим нь хууль эрх зүйн салбарт байдаг. Зарим нь бизнесийн салбарт байдаг, тийм. Зарим нь бол одоо боловсролын салбарт байдаг. Тэг хүн болгоны сонирхол өөр байдаг. За зарим нь бол шулганы одоо бүтэн цагийн үйлчлэл дээр байдаг бол зарим нь авралын зар тараагчаар, зарим нь илгээлтийн эзэн болоод миссионер болж одоо харийн нутагт одоо өөр соёл иргэншилтэй хүмүүсийн донд очиж тэдний соёл иргэншлийг суралцсангаа тэднэрт сайн мэдээг хуваалцахын хүсэл эрмэлзэлтэй байдаг. Хүн болгонд бурхан өөр одоо хүслүүдийг өгдөг. Энэ нь өөр талбаруудад дооцсон учраас одоо тухайн хүмүүс өөр зүйлсүүдийг хүсэж тухайн зүйлийнхаа төлөө сурч, өөрийгөө дайчилж, өөрийгөө зориулж, цаг, зав, тийм ээ, мөнгө, санхүү, одоо эрч, хүч, одоо өөрийн анхаарлыг тухайн зүйлийн төлөө зориулах тэр бүхэн одоо зөвхөн хүслээс ундран гардаг шүү дээ. Тийм болохоор нүгээр бурхны хүсэж байгаа зүйлийг би хүсхийн төлөө залбирдаг байх чухал юм. Бурхны хүсэж байгаа зүйлийг миний зүрх сэтгэл хүсдэг байхыг төлөө залбирах нь чухал юм. Миний зүрх сэтгэл бурхны хүслээр дүүрэн байж, миний зүрх сэтгэл бурхны хүсэлтэй хамт одоо хүсэж, хамт одоо цоглохын тулд бурхны үгийг бид нар сайн сууж, бурхныг улам илүү таньж мэдэх. Бурхныг таньж мэдэж, бурхны үгийг улам илүү таньж мэдснээр хүн бурхан юу хүсдэг юм бэ гэдгийг таньж мэдээд ирэхийн цагт хүний хүсэл түнтэй нэг шугам дээр давхцаад ирэхийн цагт тухайн хүн болвол үнэхээр амьдралын утга учирыг, өөрийнхөө амьдралын зорилгыг шинээр олж харж, шинээр тодорхойлж тэр зүйлийнхаа төлөө бүхний зориулан амьдрдаг юм байна. За тэгэхээр дуудлагыг таньж мэдэх хамгийн ихний одоо энгийн арга бол таны зүрхэнд юу байна вэ? Өөрөөр хэлбэл бурхан таны зүрхэнд ямар хүслийг өгсөн бэ? Ямар талбарт та үйлчлэх хүсэлтэй байдаг вэ? Энэ бол бурханаас өгөгддөг юм шүү. Хэрвээ ямар ч юм хүсэл байхгүй бол та залбираарай. Та эзний үгийг илүү шинтэн судлаарай. Та эзэнд үйлчлэх хүмүүстэй илүү ойр байгаарай. Аяндаа эзний сүнс өөрөө таны зүрх сэтгэлд хүслийг өгөх болно. Түүнийг бариад энэ таны хүсэл мөн үү биш үү? Эзэн минь та надад баталж өгөөч хэмээн үргэлжлүүлэн та залбираарай. Тэгээ бурхан танд улмаар баталж өгөх болно. Бурхан танд энэ нь өөрийнх нь хүсэл мөн эсхийг бурхан өөрөө танд олон янзын арга замаар харуулж өгөх болно гэдэгт эргэлзэхгүй байна. За хоёрдугаарт бурханы дуудлагыг таньж мэддэг хоёр дахь энгийн арга бол бэлэг авьяасаар таньж мэднэ. Бурхан хүнийг тухайн зүйл дуудсан бол яг тэр зүйлийг хийх чадварыг, яг тэр зүйлийг хийх авьяас бэлгийг бурхан өгдөгөө. Одоо сойрхдогоо. Бурхан хүний огт чадахгүй зүйлд нь бол дууддаг. Огт бэлэг авьяасгүй зүйлд нь бол дууддаггүй. Бурхан бэлэг авьяасаа өгдөг. Тийм болохоор тухайн бэлэг авьяас, тухайн зүйлийг хийхдээ түүнд ямар нэгэн байдлаар авьяастай, бэлэгтэй чадамж байгаа бол энэ бол бурханы дуудлага байна гэж таньж мэдэх хоёр дахь хүчтэй шинж тэмдэг бол бидний бэлэг авьяас байт юм аа. За би та бүхэнд 1-р Петр номын 4-р бүлгийн 10-11-р ишлэгийг уншиж өгөхийг хүсэж байна. 1-р Петр захидлын 4-р бүлгийн 10-11-р ишлэгийг уншиж өгье. За энэ хэсэг дээр Илч Петр ингэж хэлжээ. Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ бурхны олон төрлийн нэгүслийн сайн ярвуучийг үйлчил. Ярддаг нь бурхны илэрхийллээр яриг, үйлчилдэг нь бурхнаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгвэл бүх зүйлд Есүс Христээр дамжин бурхан алдаршуулагдах юм. Есүс Христэд алдар ба сүр хүч нь үеийн үед байх болтугай. Амен гэж хэлжээ. За тэгэхээр маш тодорхой хэлсэн байна те. Ялангуяа 10 дугаар ишлэлийн эхний үйлбэр дээр хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрвуучийг үйлчил гэж хэлж байна. Хүлээн авсан бэлгээрээ бурхнаас хүлээж авсан бэлэг авьяасаараа бие биендээ үйлчлэх нь шүү дээ.
Ингэж үйлчлэхдээ энэ үйлчлэлдээ яг сайн нярв шиг итгэмжтэй хандаж үйлчлээрэй гэж одоо хэлж штэ тий. Тэгэхээр миний хувьд 7 хоног болгон ялангуяа одоо бүтэн сая өдөр болгоныхоо номлолыг одоо ингээд саадгүйгээр бичиж аваад тухайн 7 хоногт номлолоо оруулаад номлолоороо дамжуулан олон хүмүүст бас бурхны хайр, нэгүсэл, эзнийг одоо мэдэх мэдлэг тий өдөр үнний ойлголтыг түгээж эзний сайн мэдээг ямар нэгэн байдлаар одоо хангуугаар хэр хязгааргүйгээр одоо хүргэх нь миний хувьд бол чухал зүйл байдаг. Тэгэхээр би энэ бол одоо миний бэлэг авяас учраас үүнийгээ би хийхдээ одоо итгэмжид сайн нярвын ясаар би үүндээ хандах хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ? Надаас тууштай байдлыг төсвөр төвчээрийг надаас шаардж байна гэсэн утгатай. Тийм ч учраас би энэ 7 хоногийнхаа номлолыг одоо нөхөд ч гэсэн оруулахаар зүтгэж байна шүү дээ. Энэний минь төлөө хэн нэгэн надад мөнгө төлөхгүй. Эннийхээ төлөө би ямар нэгэн ашиг бол хүртдэггүй. Гэхдээ үүнийг хийснээрээ миний сэтгэл хангалуун болд. Үүнийг хийснээрээ би бурхандаа үйлчилж яана гэж би итгэдэг. Үүнийг хийснээрээ би эзний надад өгсөн бэлэг аваас эзний надад өгсөн дуудлагт би сайн нярв лугаа адил хандж яана гэж би өөрөө итгэдэг, боддог. Үүгээрээч би өөрөө эргээд ивэгддэг, үүгээрээч би өөрөө эргээд урамшдаг. За тийм болохоор танд ямар бэлэг аваас өгөгдсөн бэ? Та тэр зүйлээрээ үйлчлэх нь маш чухал. Тэгэхээр бурханы надад өгсөн бидэнд өгж байгаа тэр дуудлагыг таньж мэдэх хоёр чухал аргыг би хаалцж штэ тэ. Нэгдүгээр хүсэл эрмэлзлийг бурхан бидэнд өгдөг бол хоёрдугаар тухайн үйлчлэлийг хийх бэлэг аваасыг бурхан бидэнд өгдөг юм аа. Огт бэлэггүй зүйлдээ, огт чадахгүй зүйлдээ бурхан биднийг дуудахгүй шүү дээ. Зүйлд одоо бурхан биднийг дуудахгүй шүү дээ. Тэгэхээр үнэхээр хийхэд эвгүй одоо чадахгүй байгаа, сэтгэл юм амар тайвангүй байгаа тийм зүйлээ одоо хийх нь одоо бурханы хүсэл бол биш ээ. Бурхан одоо үргэлж тухайн зүйлийг хийх онцгой бэлэг авяас чадамжийг өөрийнхөө хүмүүстээ өгсөөр гэснийг бид Библийн одоо олон түүхээс бид нар харж байна. За түрүүний Мосегийн тухай ярианда эргээд нэг хальт ороход тийм ээ. Мосе одоо нутгийн одоо ах дүүс нартаа туслах одоо тэр зүрстгэл түүний дотор дүүрэн байсан талаар бид нар уншсан. Тэднэртэйгээ уулзаж, тэднэртэй ямар нэгэн байдлаар тэднийхээ төлөө ямар нэгэн зүйлийг хийх тэр хүсэл эрмэлзэл түн дүүрэн байсан талаар бид нар хамтдаа сурсан. Стандарт Монгол орчуулганаас аваад үзэх юм бол яг түрүүний бидний уншсан тэр Мосегийн нутгийн ах дүү нартайгаа уулзах хүсэл түүний зүрхийг эзэмдэг гэдэг хэсэг тэр тэднэрт туслах хүсэл бодол түүний дотор одоо дотроо тэр тээж байлаа гэж хэлсэн байдаг байхгүй. Тэгэхээр зөвхөн уулзах биш, уулзаад тэднэртэй ямар нэгэн байдлаар туслах тийм одоо хүсэл түүний дотор байсан биш. Тэгэхээр ганцхан хүсэл Мосед байсан уу бас үгүй. Мосед чадвар бас заягдсан байсан. Тэр багаасаа Египтийн хааны ордонд өссөн байсан тийм ээ. Тийм ч учраас түрүүний бидний уншсан одоо хэсэг дээр бол Мосег юу гэж хэллээ? Мосе Египтчүүдийн эрдэм бүхэнд боловсрч үг болон үүсээр хүчтэй ир болж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр стандарт Монгол орчуулган дээр бол үг ба үүсээрээ чадвартай хүн болж байгаа гэж хэлсэн байдаг. Бүр чадвар гэдэг үгээр одоо бүр оруулж энийг бүр хэлсэн байдаг шүү. Тэгэхээр Мосе бол зүрх сэтгэлтэй байсан. Дээр нь түнд ард түмнийг удирдах, ард түмнийг Египтийн болчлоос одоо бурхантай хамт гэтлэн авч гарах тэр чадвар нь түнд өгөгдсөн байсан. Үг ба үйлстэй тэр чадвартай нэгэн байлаа гэж. Тэгээд тэр зохих одоо Египтийн тэр бүхий эрдэм боловсралт тэр боловсралт тэр багаасаа суралцсан нэгэн байсан байх юм шүү дээ. Тэгэхээр бурхан бол яадгүй тухайн үйлчлэлт хэрвээ таныг дуудаж байгаа бол танд бэлэг авяас чадварыг өгдөг юм аа. За тэгэхээр бэлэг авяас чадварын тухай бид бас нэг зүйлийг одоо ярихгүй бол бас болохгүй. Тэр нь юу вэ гэхээр хүн 1-2 оролдож үзээд болохгүй болох юм болчдөг. Гэтэл бэлэг авяас гэдэг бол хөгждөг гэдгийг бид нар мартах ёсгүй. Тэр нь юу вэ гэвэл бидэрт бэлэг авяас байдаг. Харин тэрийг хөгжүүлээгүй байдаг. Харин хөгжүүлээд ирэхийн цагт тэр улам илүү сайн ажилладаг. Өөрөөр хэлбэл тухайн зүйлийг бол бид улам илүү сайн хийж одоо улам илүү үр дүнтэй сайн хийж чаддаг болтгоо гэсэн үг. Би одоо хуучнаар ярил одоо зөвлөлт холбоот улсын ардын жүжигчин Никулин гэдэг алдартай одоо энэдмийн жүжигчнийг аягүй сайн сандаг. Та нараас сайн мэдэх байхаа. Миний үеийн насныхан бол маш сайн мэдж байгаа тийм ээ. Үнэхээр одоо домог болсон одоо хуучин зөвлөлт холбоот улсын үеийн одоо домог болсон алтан үеийн жүжигчдийн нэг шүү дээ. Манай Монголын нөгөө алтан үеийн жүжигчд те нөгөө хингуй цэгмэдгуй гэдэг шиг тийм ээ. Долгор сүрэнгуй гэдэг шиг алтан үеийн тийм одоо жүжигчин байна. Тэгэхээр Никулин одоо соёл урлагийн их сургуулийн тухайн үеийн соёл урлагийн их сургуулийнхаа кино драмын ангид үндсэндээ 7 удаа
шалгалт өгч конкурстаж унж те унжиж арай гэж нэг юм тэнцэж орж ирсэн шүү дээ. Түүнийг ерөөсөө тэнцүүлдэггүй байсан. Тэгээ бүр түүний одоо хүсэл эрмэлзлийг нь хараад одоо багш нь одоо арга буюу түүнийг одоо авч оруулсан байдаг. Гэтэл тэр хожим одоо ямар гайхалтай жүжигчин болов. Тэгээ үнэхээр давтагдчихгүй авьяастай тийм жүжигчин байсан шүү дээ. Тэгэхээр авьяас заримдаа ингээд шоронд болгогдсон байдаг. Авьяас заримдаа ингээд зэвэнд идэгдсэн байдаг, тийм ээ. А тэрийг ингээд өнгөлөө тордоод тэрийг ингээд ашиглаад, боловсруулад, сургаад ирэхийн цагт тэр бол ажиллаж эхэлдэг. Ажиллаад ирэхийн цагт одоо хэний ч санаанд оронгүйгээр гайхалтай үр дүн бол гаргадаг. Тийм болохоор та тухайн зүйлд одоо авьяастай байна, авьяасгүй байна гэдгээ яаж мэдэх вэ? Бид үйлчилж үзэж ижил мэддэг. Үйлчилж үзэж ижил мэддэг. А үйлчлээд тодорхой хугацаанд үйлчлээд ирэхийн цагт үнэхээр ямар нэгэн өгөгдөл надад байна уугүй юу гэдг нь тодорхой харагдаж эхэлдэг. Үүнд цаг хугацаа шаардлагатай байдаг. Тийм болохоор амархан боож өгөх хэрэггүй. 1-2 удаагийн үйлдэлээр өөрийгөө бас тодорхойлох шаардлагагүй. 1-2 удаагийн одоо бүтлгүүтлээс болж тэр чигт нь одоо өөрийнхөө хувьд тавиланг одоо нураах болох хэрэггүй. Бүтлгүүцсэн байж болно. Одоохондоо үнэхээр одоо амжилтгүй байгаа юм шиг санагдаж болно. Гэхдээ зүрхэнд хүсэл байгаа бол оролцоор байгаа. А үнэхээр танд ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээний бурхнаас өгөгдсөн өгөгдөл байгаа юм бол тэр чинь аяндаа одоо гарч ирдэг. Аяндаад чинь тодорч гарч ирдэг. Тодорч гарч ирээд одоо ажиллаж бэлэг авьяас чинь одоо ажиллаж эхлэхийн цаг хич тэрийг зогсооч чадахгүй. Үнэхээр тэр бэлэг авьяасаар чинь дамжуулаад одоо бурхны одоо гайхалтай ажлууд хийж та олон хүмүүст одоо ерөөл болсон. Тэгээ яг одоо энэ 1-р Петр 4-р бүлгийн 10-11-р ишлэлдэр хэлсэнчлэн тийм ээ. Үнэхээр бусдынхаа төлөө та үйлчлснээрээ бусдыгаа үнэхээр босгон байгуулсан. Бурхны чуулганыг босгон байгуулсан, нийгмийг босгон байгуулсан. Одоо гайхалтай авьяастай хүн байх болно. Тэгэхээр амьдралын нэг аз жаргал гэдэг бол хүн чаддаг юм хийх байдаг шүү дээ. Юу чаддгаа хүн мэдэж аваад түүнийгээ хийж олонд өрөөл болж те бусдад ивэл болохын аз жаргалыг нэрээ юугаарч төсөөлөх арга байхгүй. Тэгээ ийм хүн болоод одоо энэ хорвогийн аз жаргалтай хүмүүсийн одоо нэг мөн. Одоо бидний амьдралыг одоо үнэхээр жаргалтай сэтгэл хангалуун болгодог нэг зүйл бол би хинбэ гэдгийг таньж мэдэх. Өөрөөр хэлбэл би юу чаддаг вэ гэдгийг мэдэх. А тэгээд тэр чаддаг зүйлээ би хийснээрээ бусдын амьдралыг босгож байгаагаа харах. За үүн шиг ер нь жаргал гэж ер нь хаач байхгүй дээ. Энэ бол үнэхээр одоо бурхнаас өгөгдсөн нэг төрлийн бас бэлэг байна. Тийм ч учраас энэ одоо Библиэлд одоо авьяасыг бол юу гэж хэлээд байна? Бэлэг гэж хэлээд байгаа шүү дээ. Бурхан бэлэг болгож өгсөн юм байхгүй. Өгөгдөл байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр энэ бэлгээ зарим хүмүүс одоо мэддэггүй. Бурхан аль хэзээний өгсөн бэлгийг та мэддэггүй. Тэгэхээр Крисмас баярын үеэр одоо Крисмас одоо баярын одоо манайхан бол ёлк гэж ярьдаг. Ёлкны модны тэр доор байгаа бэлгээ очиад задлаад аваад өмсөө зүүгээд идлээд хэрэглээд явах хэрэгтэй. Тэр дотор нь тэр доор нь ингээ хайрцагтай нэгэд байлгаад иж болохгүй л гэсэн үг шүү дээ. Тэр олон хүмүүсийн бэлэг аваас шороонд дарагдсан, хогон донд болгогдсон. Тийм ээ. Тэгээд одоо юу таа иждэг те эсвэл нэг одоо зэвэрцэн төмөр шиг хинт ч хэрэггүй нэг эвдэрхий машин шиг ингэж бол харагдаж байгаа тохиолдол байна. Харин тэрийг өнгөлөөд, зүлгээд, засаад, янзлаад, тослоод за тэрийг ингээд ажилуулад ирэхийн цагт ямар чанартай, ямар гайхалтай бэлэг авьяастай байсан бэ. Эзэн дотор эзнийг таньж мэдээд, эзний үгээр өөрийгөө хорцлаад, эзний хайраар тослогдоод ирэхийн цагт хүн одоо өөрийгөө олон үлэг таньж мэднэ. Тэгээд өөртөө байгаа бэлэг авьяасаараа бусдад үйлчлэх боломжийг бол чуулган бол бидэнд тэр тавцан бол засаж өгдөг. Ингээд энэ зүйл дээрээ тулгуурлаад хүн үйлчлээд ирэхийн цагт хүн улам илүү одоо бурхан талархаж, өөртөө итгэх итгэлтэй болж, өөрийгөө үнэлэмжийн нэмэгдэж, тэр хэрээрээ бусдыг хайрлаж, бусдыг үнэлдэг болж, эзэн дотор бусдын сайн сайхныг олж харах чадвартай. Одоо бусдад өөртөө байгаа зүйлээ хуваалцах чадвартай. Түүгээрээ бусдыг өрөөж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Мөн тэгээд эзнэр улам илүү өрөөгцөн ийм л амьдралаар одоо явдаг шүү дээ. Тийм учраас ямар бэлэг авьяас танд өгөгдсөн байгааг та бас анзаараарай. За тэгэхээр бид түрүүн хамгийн анх одоо Мосегийн хэсгийг уншсан шүү дээ. Одоо Үүс намын 7 дугаар бүлэг дээрээс тийм ээ. Стефаны одоо номлол гэрчлэл дотроос Мосегийн түүхийн одоо хэсэгнийг бид нар одоо хураангуйсан хэсгийг бид нар хамтдаа уншсан. Тэгэхэд бол Мосед энэ хоёр зүйл хоёулаа байгаа байхгүй. Тэр ард түмнээ гэсэн зөв сэтгэл бурхнаас түнд өгөгдсөн байсан. Хоёрдугаар түнд чадвар өгөгдсөн байсан. Тэгээ үг ба үүсээрээ хүчрхэг нэгэн болжээ гэдэг чинь үгс үг. Үг ба үүсээрээ чадвартай нэгэн болсон. Тэр Египтийн бүхий л эрдэн боловсрол багаасаа одоо боловсрсон ийм хүн болж өссөн байж тээ. Тэгэхээр энэ боломжийг бурхан Мосед өгсөн
тэр ч утгаараа Мосе хожим ард түмний Египтийн болцлоос авч одоо удирдагч нь болж гарч ирсэн байгаа. Тэгэхээр эзэн бидэнд одоо өгсөн тэр боломж болцоог ашиглаад та өөрийнхөө боловсролыг нэмэгдүүлээрэй. Өөрийнхөө мэдлэгийг өргөтгөөрэй. Өөрийнхөө бэлэг авиасыг хөгжүүлээрэй. Өөрийнхөө юу чадж байгааг улам илүү өсгөөрэй, тийм ээ. 30%, 60%, 70%, 100% болтол та өсгөөрэй. Үүгээрээ та улам илүү ерөөлтөө та гайхалтай амьдралаар амьдрах болно. Тэгээ эзэн биднэрт бол ямар нэгэн байдлаар бэлэг авиас өгсөн байдаг шүү. Би хувьдаа эзнээс ярих, заах, учирлан тайлбарлах, бусдыг сонсох, бусдад зөвлөгөө өгөх бэлэг авиасыг би эзнээс авсан. Би зөвхөн өөрийгөө бол Библийн багш, номлогч гэж би бодож исэн. Харин надад бас Бурхан иш үзүүлэх бэлэг авиасыг өгсөн байсан. Үүнийг тухайн үедээ чуулган надад зааж өгөөгүй. Үүнийг мэддэг, ойлгодог хүн ч чуулган тэр үед байгаагүй. Библийн сургуулийн багш нарын маань дотор ч гэсэн иш үзүүлгийн талаар бас заадаг, сургадаг багш бас ховор байлаа. Тэгээд би өөрийнхөө хариуцсан гэрийн бүлэг дээр очиж хүн бүрийн төлөө ингээд гар тавиа залбирахад онцгой залбирлуудыг онцгой үгсээр би тэр хүмүүсийн төлөө би залбирдаг байсан. Тэрийгээ би залбирал гэж бодож байтал тэр маань үнэндээ иш үзүүлэг байсныг би хожим ойлгосон байдаг. Тэгэхээр тухайн үедээ би зүгээр л хүмүүсийн төлөө ингээд гар тавиад нөхөр дотроосоо ундраад тэр хүмүүсийн төлөө залбираад миний залбирлаас болж одоо тэр хүмүүс ингээд залбирж байгаа тэр үгсээр минь дамжуулаад тэр хүмүүс ингээд босгогдоод байсан. Үнэндээ тэр залбирал гэхээсээ илүү иш үзүүлгийн бэлэг аваас ариун сүсээр дамжуулан миний дотроос ажиллаж исэн байдгийн байна л та. Энийг би мэдээгүй байж хаад 10 хэдэн жилийн дараа би ойлгож мэдсэн. Тэгээд үүнийг одоо ингээд идэвхтэй өөрийнхөө үйлчлэлдээ одоо ашиглаж байгаа. Намлын чиг хүмүүсийн төлөө залбирэн чиг зөвлөгөө өгөн чиг хэрэгтэй нэгэнд нь одоо ариун сүнсний одоо онцгой одоо үед бол Бурхан надаар дамжуулан иш үзүүлж байгаа тохиолдлууд бол олон байна. Тэгэхээр хүн өөртөө байгаа бэлэг авиасыг одоо таниагүй мэдээгүй байдаг юм аа. Тийм болохоор чуулганы үүрэг юу гэдэг вэ гэвэл итгэгч бүр ямар бэлэг авиастайгаа таньж мэдэж түүнийхээ дагуу үйлчлэх боломжийг нь олгож түүнийг хөгжүүлэх боломжийг нь олгож авах нь сүм чуулганы үүрэг юм аа. Элч нар, авралын зар тараагч, пастор, багш, тийм ээ? Иш үзүүлэгчдийн одоо энэ 5 үйлчлэлийн одоо гол зорилго юу вэ гэвэл итгэгчдийг үйлчлэлийн ажил бэлтгэх. Тэд ямар бэлэг авиастайгаа таньж мэдээ тэр талбар дээр гарч ирж тэр талбараараа тэр зүйлээр бусдтай үйлчилж үүний үр дүнд олон эрхтнүүд тийм ээ би биендээ ингэж одоо эрхтэн болж нэг нэгнийхээ үгөө дутуу гүйцэснээр одоо би одоо нэг олон эрхтнээс нэг би цогц би үүсдэгтэй адилхан олон янзын бэлэг авиастай хүмүүсээр дамжуулан чуулган улам илүү өсөж өндийдэг юм байна. Тийм болохоор бэлэг авиасынхаа төлөө онцгой залбирж байгаараа бэлэг авиасаа үнэхээр таньж мэдхийн төлөө залбирж байгаараа магадгүй пастор чинь магадгүй Библийн сургуулийн багш нар чинь таныг бэлэг авиасыг чинь тийм сайн зааж өгч чадахгүй байж болно. Та нар тэднийг битгий голоороо. Гэхдээ өнөөдөр бид нар суралцах маш өргөн одоо боломжууд одоо сошиал онлайн дээр бол одоо өргөн нээлттэй байгаа шүү дээ. Тийм учраас эрэл хаагуул хийж залбираараа өөртөө юу байгаагаа олж хараараа тэр зүйлээр үйлчлэхийг хичээгээрэй. Хэрвээ тэр чинь болохгүй байвал битгий боож өгөөрэй. Үйлчлээрэй. Бүр болохгүй бол магадгүй биш. Өөр талбар дээр танд Бурхан бэлэг авиасаас өгсөн байж болох юм аа. Би энэ хэсэг дээр нэг зүйлийг бас нэмж ярихыг хүсэж байна. Би 99 оны ихээр анх чуулганаа байгуулж ирсэн. Тэр үед би 22 настай байлаа. Анх 22 наснда чуулганаа байгуулад манай чуулганы гишүүд бол бүгд 16 7-тай. Надаас нэг 3-аас 5 насны дүү залуучууд одоогийн үгээр ярилбаар өсвөрийн цуглаанд байгуулж ижилтэй тэр үед. Пастор нь өөрөө 22-тай юм чинь гишүүд нь одоо ихэвчлэн одоо тэгэл нэг 16 7-тай дүүнэр маань л ирж байгаа шүү дээ. Анх одоо нэгдүгээр оролт би ариун ургас чуулганаа одоо тийхүү тэгж эхлүүлж би байгуулж исэн. За тэгээд эхний 10 жил бол үнэхээр амаргүй байсан. Анх одоо гэртээ одоо өрөөндөө одоо жижиг бүлгийн библи судлал хийгээд анх эхлүүлж исэн байдаг. За дараа нь байр түрээслээд одоо хөгжим техник хэрэгсэл авчирч зоогоод эндээс хуучин шин янз янзын хольж зоогоод ингээд бид нар бүтэн сайнны цуглаан хийдэг болсон. За тэгээд эхэндээ ингээд олон хүүхдүүд ирээл олон хүмүүс ирээл их гоё өсөж байгаа юм шиг болж ирсэн ээ. Явандаа чуулган маань ингээд янз янзын бэрхшээлүүдтэй нүүр тулж тэр болгонд одоо туршлагатай туршлагагүйгээсээ болж би ч өөрөө алдаж онож тэгээд чуулган маань одоо ингээд одоо өсөхгүй юу гэдэг юм одоо маш олон их тийм шалгуур хэцүү зүйлийн дондор болоо явж эхэлсэн. Энэ бүгдийн донд би одоо шантрах үе надад бол одоо олон байсан. Тэгээ би юу гэж бодож ирсэн бэ гэхээр чуулганаа одоо нэг л миний хүссэн бодсон сансан хэмжээнд өсөж өгөхгүй байсан учраас би
би бүр өөрийгөө пастор биш юм байна гэж бодож исэн үуч гисэн байсан. Би зүгээр л сайхан самбар дээр гоё лекц уншаад гоё багш хийгээл эсвэл зүгээр сайхан сайн мэдээ тараагаал энэ тэнд урилгаар номлоод явж байгаа зүгээр би номлогч юм байна. Би пастор биш юм байна гэл би тэгж бодож исэн үе байсан. Би ер нь болий энэ үйлчлэлийг би ер нь чадахгүй юм байна гэж бодож исэн үе байсан. Тэг үнэхээр ийм их гондоо үедээ бас гүрийгээл одоо буцаж бас болдоггүй. Нэгэнт ихлүүлсэн юм аа тэр чигт нь хаагаад хайчиж болдоггүй. Олон жил бас ингэж нэг талаар одоо гүрийч та манайх нөгөө илжигч жагаад гэдэрэ гэдин гэдэг шиг одоо та үнэхээр болох уу яах уу гэдэг эцсийн одоо нэг тэр алхмыг одоо яг хийхээс өмнө бол одоо гүрийч их олон жил явсан байдаг. Одоо бодож байгаа тэр маань ч онсон. Яг үл зүрхэн дотор байсан тэр нэг шийдвэр, тэр нэг хүсэл маань эцсийн мөчөд бол намайг одоо болохоос нь үргэлжилт намайг одоо хойш нь татчихсан л та. Тэгэж явсараад одоо 11 жил одоо тэгэж үйлчилснийхаа дараа одоо би Солонгос улсад очиод Герман чуулганд очиод 1 жил би үйлчилсэн байдаг. Герман чуулганы пастораар. Солонгосын одоо монголчуудын Герман чуулганд үйлчлэхэд тухайн одоо үед чуулган маань 20 гаруй хүн ирж исэн бол 1 жил тэнд үйлчлэхэд 70-80 болтлоо өссөн байдаг. Хүүхдүүдтэйгээ нийлэх юм бол бараг л одоо 90 гарч исэн манай чуулган. Тэгээ үнэхээр би тэндээс би асар их урам авч тэгээ би юу гэж бодсон бэ гэхээр үйлчлэлд маань бас ийм өдөр ирдэг юм байна гэж би тухайн үедээ бодож исэн. Тэгээ яагаад гэвэл би өөрийнхөө одоо пасторын үйлчлэлийн эхний 10 жилиг бол маш их голж штэ би. Яагаад гэхээр одоо үр дүн, үр жимс одоо гарч өгөхгүй удаад байгаа учраас би юу өөрийгөө бэлэг авиусгүй юм байна, дуудлахгүй юм байна гэж бодоо яваад штэ. Харин 11 жил үйлчилсний дараа өөр чуулган дээр очиод үйлчилсэн чинь тэнд одоо 20 хэдэн хүн байсан хүн маань одоо жилийн дотор одоо бараг 100 шахтлаа өссөн одоо энэ тэсрэлттэй өсөлтийг хараад үнэхээр бурхан надтай хамт байгаа юм байна. Би өнгөрсөн тэр 10 хэдэн жил бол бурхан намайг үнэхээр сургаж ирсэн юм байна. Бурхан намайг төсөв төвчээр сургаж ирсэн юм байна. Бурхан намайг өөхгүй тууштай байдал сургаж ирсэн байна гэдгийг би ойлгож авсан байхгүй. Өөрийнх нь үгийг үнэхээр одоо тогтмол тууштай одоо номлож дамжуулж ингэж одоо намайг сургаж ирсэн юм байна. Хүмүүсийн олон янзын зовлон бэрхшээлүүдийн донд тэднийг сонсож тэдэнд зөвлөгөө өгч төвчээртэйгэр хүмүүсийг хайрлаж явахад бас бурхан намайг сургаж ирсэн юм байна гэж юмыг би эргээд нэг том зургаар одоо олж харах чадaltaй болж эхэлсэн л да тухайн үед. Тэгээ би одоо бодоход тэр үед эхний тэр 10 жилийн хугацаанд би болчоогүйдээ би бурхан талархдаг байхгүй. Тэгээ одоо ингээд тэрнээс чи хойш дахиад одоо 10 хэдэн жил өнгөрлөө. Ингээд одоо 20 гаруй жилийн одоо цаанаас тэр үеийг одоо ингээд буцаад ингээд харж хахад ганцхан манай чуулганд тийм байгаагүй. Тэгээ Монголын одоо олон одоо чуулганууд тухайн үедээ одоо 20-30 атхан хүнтэй одоо залуу хүүхдүүд ихтэй маш олон чуулган тэгж явж исэн байлээ. Тэгээ маш олон чуулганууд одоо буцаад үд хаалгаа хааж исэн. Маш олон одоо өөрийгөө пасторгаа явж исэн хүмүүс шантраад болоод ингээд номлохоо болоод үйлчлэл хийхээ болоод одоо тэгээ зөвхөн одоо пастор гэдэг нэртэйгээ явж байгаа жишээний. Тэгээ ингэж одоо болж исэн байлээ. Тэгээ энэ бүгдийг одоо би эргээд ингээд харахаар тухайн үед бол хэдий ингээд өөрийгөө голоол, хэдий ингээд өөрийгөө чамлал би ч одоо болохгүй андаа муу андаа гэж бодоод яваад исэн ч гэсэн маш их одоо чамбаа үйлчилж исэн юм байна. Үнэхээр сэтгэл зүрхээ шингээж үйлчилж исэн юм байна. Тэгээ тэр одоо эхний 11 жилийн тэр одоо 22-оос 33 нас хүртэлх тэр эхний 11 жилийн тэр одоо пастрын үйлчлэл дээр бурхан намайг үнэхээр хатууж болсон юм байна. Үнэхээр тууштай үйлчлэхэд сургасан юм байна. Тэгээд ч тэр үеийн чуулган маань одоо эргээ бодож маш эрүүл чуулган байж гэж би хувьдаа боддог. Бид нар ч одоо гадны ямар ч дэмжлэг байхгүй явж байлаа. Би өөрөө ажиллаа хийдэг. Тэгээ ажиллаа хийхийнхаа хажуугаар чуулганаа авч явдаг. Тийм ээ. Тэгээд дандаа залуу дүүнэрийгээ өсгөж гаргаж ирдэг. Тэдрийг удирдагчаа сургаж, тэдрийг ээлжиж номлуулдаг. Тэгээ зогсоогүй бид нар бас илгээлтийн эздэг гадаа дотоодгүй илгээсэн араас нь санхүү болон залбирлаар дэмждэг. Ингээ бодож хахад одоо манай чуулган ямар эрүүл чуулган байсан юм бэ? Монголын нөхцөлд шүү дээ. Гэтэл бид нар одоо ингээд 200-300 жилийн түүхтэй барууны чуулгануудтай эсвэл энэ Солонгосын, Сингапурын чуулгануудтай юугүй одоо тийм ээ 10-20 жилийн түүхтэй ингээд өөрсдийн жижиг чуулганыг ингээд харьцуулж бодоод тэгээд одоо өөрийнхөө хийж байгаа үйлчлэг одоо их голох юм тэгж буруу боддог байж байгаа гэж бодсон. Тэгэхээр би өнөөдөр яагаад энэ одоо жишээг би бэлэг авиас гэдэг хэсэг дээр та бүхэнтэйгээ хаалцаад байгаа юм бэ гэхээр та нарын дотор эзэнд үйлчлэлдээ тэр үеийн над чиг яг ийм одоо уналт босолт эсвэл одоо итгэлгүй байдал эсвэл одоо урамгүй байдлыг одоо яг ингээд тэрний дундор туулаад гараа явж байгаа залуучууд байх юм. Байвал мэдөө бити боож өгөр. Үнэхээр эзний бэлэг авиас чамд байгаа бол энийг цаг хугацаас харуулж өгөх болно. Тийм учраас юугүй битгий боож өгөрөө гэдгийг би хэлэх гээд байгаа юм л да. Би
95 оноос чуулганы бүтэн цагийн үйлчлэлд орж исэн сандгийн. Тэгээд 95 оноос чуулганы бүтэн цагийн үйлчлэлд ороод тухайн үед би ерөөсөө чуулганд маш их үйлчлэл хийдэг байсан. Эсийн бүлгийн туслагч анх байлаа. Эсийн бүлгийн ахлагч боллоо. Хүүхдийн туслах багш байлаа. Хүүхдийн багш, одоо үндсэн багш боллоо. Өсвөрийн цуглааны ахлагч байлаа. Өсвөрийн цуглаандаа багшилж байлаа. Оюутны цуглаанд үйлчилж байлаа. За тэгээд залуучуудын цуглааны ахлагч байлаа. Гэхдээ ерөөсөө найрал дооны бүрт тенор хоолонд дуулдаг байлаа. Магтаалын ахлагч байлаа. Ерөөсөө хийхгүй юм байхгүй. Ерөөсөө одоо миний одоо оролцохгүй юм гэж ерөөсөө нэг ч одоо тэр чуулганд байхгүй. Би байхгүй бол тэр чуулганд байхгүй болох гэдэг юм. Хөндлөнгийн хүн харах юм бол баг одоо намайг өгөөдөд баг тэгж хэлмээр те. Чийл байхгүй бол наа чуулган ч байхгүй болчих гээд байна уу гэж одоо хүн бол намайг одоо шүүмжиж хэлвэл баг тэгж хэлэхээр л би одоо үйлчилж иж л те. Энэ бүхэн ерөөсөө нэг л зорилготой байсан те. Одоо би одоо хэрэн тэр бүх үйлчлүүдийг одоо хийгээд байгаа юм гэхээр үгүй л те. Тэгэл яваандаа хүн ингээл олон жил тооштой үйлчлэхийн явцад яадгүй гэхээр яг нэг юм бэлэг авиасгүй байгаа гэсгүүд нь ингээл танагдаал ингээл хасагдаал яваад идэм бил. Тэгэл яг хүний өөрийн яг үндсэн бэлэг авиас байгаа яг тэр үйлчлэл дээр л хүн яг юм торч хоцорт юм байна. За энэ хүртэл явахд чинь нэг 10 жил болсон орж штэ. Орж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх 10 жилийн энэ идэвхтэй үйлчлэлийн амьдрал дотор чинь юу нь миний бэлэг авиасын юу нь бишийн юуг би цааш нь үргэлжлүүлэх юуг нь би одоо үргэлжлүүлэхгүй ингэсгээд 1-2 жил үйлчлээ тэндээс би сурах юмаа сураад ойлгож авах юмаа ойлгоод тодорхой өсөлтийн нэг төвшөнд хүрсэн бол тэрийг одоо хойш нь тавиад би цаашдаа яг гол миний барьж явах юм юу вэ гэдгээ улам илүү бусдаас ингээд ялгаж салгаад одоо гол юмаа бариа явж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө үйлчлэл гэдэг бол одоо ингэж хөгждөг юм аа. Тэгэхээр өнөөдөр үйлчлэлд орж байгаа би таныг урамшуулмаар байна. Үйлчлэлд одоо ороод одоо хийгээ явж байгаа залуу минь залуу дүүнэрийгээ би бас үнэхээр урамшуул зоригжуулмаар байна. Тийм болохоор жоогож гисэн өгөгдөл байгаа л түүнийг хөгжүүлээд яваарай. Тэгээ үүнийг хөгжүүлээд тэр чинь ингээд улам илүү үр дүнтэй болоход бас цаг хугацаа шаардлагадаг юм шүү. Тийм учраас боож өгөхгүйгээр яваарай. Тэгээ зүрх сэтгэл чинь өөрөө дотроос чи хэлнэ. Чи залбирж байгаа чи эзэнд үйлчилж байгаа. Үнэхээр биш бол үнэхээр тодорхой хугацааны дараа энэ биш байна да гэдгийг чи өөрөө угаасаа мэдэрнэ. Харин муу сүнс чамайг хэрвээ хуурам ихэлж байгаа бол битгий боож өгөөрэй. Тийм ээ? Битгий боож өгөөрэй гэдгийг би хэлмээр байна. За ингээд үйлчлэл тань мэдэх 3 дахь одоо энгийн арга та бүхэнтэй үргэлжлүүлэн хаалцъя. За 3 дахь энгийн одоо арга бол үр жимс. Тухайн зүйл Бурхан таныг дуудсан үгүйг та яаж мэдэх вэ? Үр жимсээр нь мэддэг юм аа. За үр жимс гэдээ ярихаар та нөгөө юм зан чанарын үр жимс таны өөрийн дотоод нөгөө хувь хүний чинь өсөлт төлөвшлийг үр жимс гэж та бодоод иж магадгүй. Би илүүтэй үйлчлэлийн үр жимс буюу үр дүн гэдэг талаар нь утгаар нь би энийг ярьж байна л та. За энэ хүрээнд бүгдээрээ 1-р Коринт номын 9-р бүлгийн 1-2 дугаар ишлэгийг хамтдаа уншаа. 1-р Коринт номын 9-р бүлгийн 1-2 дугаар ишлэгийг та бүхэнд би уншиж өгөх гэж байна. За. Би эрх чөлөөтэй биш гэж юу? Би илч биш гэж юу? Би эзэн Есүсээ хараагүй гэж юу? Та нар эзэн доторх миний ажил биш гэж биш үү? Хэрэг би бусдад илч биш байлаач та нарт бол мөн. Учир нь та нар бол эзэн доторх элчийн албаны минь тамга юм аа гэж хэлсэн юм. Илч Паул Коринтчуудад бичсэн загталтаа хэлж байна л да, тийм ээ. Би бол илч. Илч гэдгийг маань яаж мэдж байгаа юм бэ гэхээр та нараар мэдж байгаа. Яагтвэл миний үйлчлэлийн үр дүн бол та нар байхгүй, Коринтын чуулган байхгүй. Бусад хүн намайг илч биш гэж боддог гэж болно. Хамаагүй. Би заавал тэдэртээ очиж маргаал өөрийгөө илч гэж тэдрээр хүлээн зөвшөөрөх гэдэг хан гол нь биш. Гол нь миний үр дүн үүнийг тэг үйлчлэл минь үр дүн үүнийг хилээд өгч байна. Энд чинь өөрөө миний одоо илч мөн гэсэн дардас буюу тамга байхгүй юу гэж илч Паул энэ дэр хэлж өгч штеп. Тэрний үг бол Коринтын чуулган. Тийм ээ? Би илч биш гэж юу? Би эзэн Есүсээ хараагүй гэж юу? Нөгөө босод илч нарын адил Паул эзэн Есүс Христийг үзэгдэл дотроос харсан штеп. Та нар эзэн доторх миний ажил биш гэж юу гэж асууж штеп. Тэгэхээр Паулын элчийн одоо ажил албаных нь нэг том үр дүн бол Коринт хотын чуулган байлаа. За тийм ч учраас Коринт хотын чуулганыг Паул юу гэж хэлж байна гэхээр миний одоо элчийн миний одоо элчийн албаны маань тамга юм а гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр альва бичгэн дээр ингээд нэг тамга дарж иж баталгаачдагтай адилхан
Илч Паулын одоо илч гэдгийг юу баталгаажуулдаг байгаа юм? Үйлчлэлийнх нь үр дүн баталгаажуулж өгöd шүү дээ. Тийм ээ. Мэдээж тэр үед бол одоо би илч гэдэг нэг юм үнэмлэх ингээл ингэртэй хийчихэл яваагүй нь ойлгомжтой байна. Нэг үнэмлэх гаргаад илчгээд үзүүлчихэнгүүт илч болчтой юм бас биш те. Пастор гэж өөрийгөө хэлчихээр бас пастор болчтой юм биш байна те. Үнэхээр пастор мөн бол, үнэхээр авралын зар тарагч муу юм бол, үнэхээр иш үзүүлэгч муу юм бол, үнэхээр эдгэрлийн бэлэг авьяастай муу юм бол, үнэхээр чуулган тархичийн бэлэг авьяастай муу юм бол үйлчлэл нь өөрөө түүний тамга болж өгдөг. Тэр үйлчлэлээс гарч байгаа үр дүн нь өөрөө түүний одоо гэрч болж өгдөг. Тамга нь болж өгдөг. Тэгэхээр энэ үр дүн гарахад бас цаг хугацаа хэрэгтэй шүү дээ, тийм ээ? Цаг хугацаа хэрэгтэй. Тэгэхээр бид тухайн зүйлд дуудлагатай, өөрийнхөө үнэхээр дуудлагыг таньж мэдэх 3 дахь хүчин зүйл нь юу юм бэ гэхээр таны тэр хийж байгаа үйлчлэлээс чинь үр дүн гардаг юм аа. Тэр үр дүн чинь өөрөө танд ингэ хэлж өгöd байгаа юм. Ямар нэгэн зүйлийг хийхэд тэндээс үнэхээр сайн үр дүн гарч байгаа бол та түүгээр таньж мэдж болох нь шүү дээ. Би энэ зүйл дуудлагатай байна. Энэ зүйл би үнэхээр бэлэг авьяастай байна. Тийм учраас энд тодорхой хэмжээний үр дүн бас гарч байна гэдгийг одоо бид одоо харах юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр миний пастрын үйлчлэлийн эхний 10 жил бол 11 жил бол үнэхээр үр дүн гарсан байхгүй. Гэтэ тэр үр дүнгээ би тухайн үед үр дүн гэж өөрөө харж чадахгүй байлаа л да. Яг тэгэхээр хитрхи том үр дүнг би хүсэж байсан. Нөгөө Сингапурын одоо хэдэн мянган хүнтэй сүм, нөгөө Солонгосын 50-60 мянган хүнтэй сүмийн жишээг бодчиход тэгэл ерөөсөө 50-60 биш юм ахад 2-3 мянган хүнтэй сүмийн хэмжээг бодчиход өөрийнхөө одоо үйлчлэлийг тэр зүйлтэй жишээ дахаар нөгөө буруу юмтайгаа жишээд тэрнийх нь ялгаа залгааг нь хилээд ингээд зөвлөд өгөх хүн байхгүй учраас хүн чинь ингээд нэг юм өөртөө итгэлгүй орон зэрэг муутай яваад идэх юм байл та. Гэтэл одоо Монголын ихэнх чуулганууд чинь өнөөдөр нэг 30-аас 50 хүнтэй, нэг 20-оос 30 хүнтэй явж шүү дээ. Жижиг гэж голмор юм шиг боловч өнөөдөр сайн мэдээний гол мас болсон чуулганууд чинь тэдрэл байна шүү дээ. Тэр чинь олон хүмүүсийн золиосон дээр өнөөдөр явж байгаа. Тэр донд чинь Бурхны хайрын нөхөрлөл тэр донд чинь явж байгаа байхгүй юу? Мэдээж төгс чуулган гэж бол байхгүй. Алдаа оноотой зөндөөл чуулганууд бас байна. Том чуулганд явж байгаа жижиг чуулган руу ирсэн хүмүүс хөөх танаа чуулган чи ямар гоё бүлсэг юм бэ гэж ярьж байгаа хүмүүс байна. Зарим жижиг чуулганд байгаа хүмүүс том чуулганд очихороо хөөх энэ магтаал цагтаал нь ямар гоё юм бэ, ямар сүртэй юм бэ гэж шагшиж байгаа тохиолдол байна. Тэгэхээр чин хүн тухайн зүйлийг бас яаж харахаас бас их юм болж байгаа байхгүй. Тийм болохоор үйлчлэлийг бол бас үр дүнгээр нь мэдчих болно. Таныг тухайн зүйлд үнэхээр дуудлагатай гэдгийг үр дүнгээр нь мэдчих болно. Одоо шоронд очиод хоригдлуудад намлахад үр дүнтэй намлж чаддаг хүмүүс байна. Эсвэл одоо бизнесмэнүүдтэй уулзаа тий одоо өндөр түвшинд эсвэл одоо улс төрчдийн дунд одоо эсвэл багш одоо эрдэмтэн профессоруудын дунд одоо ярихдаа одоо үр дүнтэй намлж чаддаг пасторууд бас байна. Эсвэл урлагийнхан дунд аягүй нөлөөтэй үйлчилж чаддаг пасторууд байна. Пастор болгон бүх талбаруудад одоо үр дүнтэй бас байж чадахгүй шүү дээ. Зарим нэг нь одоо хорихын үйлчлэлийг сайн хийж яадаг. Зарим нэг нь бол одоо урлагийнхан дунд бас сайн ажиллаж яадаг. Зарим нэг нь бол одоо харьцангуй одоо боловсралтай хүмүүсийн төвшин сайн ажиллаж яадаг бол зарим нийгмийн элит давхаргийнхны дунд одоо үр дүнтэй хүрч чаддаг хүмүүс бас байдаг. Тэгэхээр ингээд бэлэг бэлгэрээ өөр шүү дээ, тийм ээ. Яагаад гэвэл одоо Петр бол одоо Петр, Иохан, Яаков бол тухайн үед одоо хоцлуулагсад буюу юдэчүүдийн төлөө үйлчилж байсан бол Паул, Барнаб нар яасан хоцлуулаагүй хүмүүс буюу харь үндэстнүүдийн дунд одоо үйлчилж байсан шүү дээ. Үүнийг тэд хараад одоо аль альнийхаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр одоо үйлчлэлийг бол одоо таньж мэддэг одоо 3 дахь чухал хүчин зүйл бол үр дүн буюу тэр үйлчлэлийн үр жимсээр нь таньж мэдэж болдго юм аа. За тэгвэл үр жимсийг бид нар юу юуг 1-2 жилийн дотор одоо шууд харах нь бас буруу юм аа. Тууштай байж гарч ирдэг үр жимс гэж бас байна. Тууштай байж төрдөг одоо үр дүн гэж бас байна. Нэг удаа жагаа ах маань надад ярьж ирсэн. Намайг урамшуулгатай их гоё тийм дүрслэл жишээ авч ярьж ирсэн. Нэг найз нь ингээд өвөл одоо хөлтцэн голын хажуугаар том машинтайгаа явж итэл одоо тэр голын одоо мөсөн донд нэг юм томоо гуайлан ингээд барьцалтаад хөлтцэн байгааг харсан байна л да. Тэгээ нэг захаас нь очиод тороосоо одоо уйж хагаад хүлж хагаад тэгээ одоо машинтайгаа холбоо тэр одоо гуайлан гар одоо юм хийх гэж шүү дээ. Юм хийдэг хүний хувьд тэр чинь бас барилгын материал харагдаад байгаа байхгүй. Тэгээд ингээд татаад гарсан чинь ингээд тороос нь ингээд тайлагдаад нөгөө гуйлан чи юусэн ингээд хөдлөхгүй байсан гэж. Тэгээд дахиад ороод жагаад дахиад татсан чинь дахиад тороос нь тайлагдаад гуйлан бол юус хөдлөх шинжгүй. Дахиад татсан хөдлөх шинжгүй. Дахиад татсан хөдлөх шинжгүй. Тэгээд нилийн хэд татаад за болио доо гэж бодоод. За болио доо энэ юусэн гарч ирэхгүй мэн одоо хаяад явъя даа гэж бодоод. За нэг удаа татаад үзье гэж бодоод.
дахиад нэг сайн гэгч нь одоо тороосороо хүлж хагаад таттал нэг юм жоохон даг гэдэг жоохон хөдөлсөн гэж байгаа байхгүй. Тэгээд урам аваад яг үргэлжлүүлээ одоо хит одоо угзар татчихж тэр гойлонг одоо голын мөснөөс нь суг татчих авч гаргаж ирээд одоо гойлонг аваа явчихсан гэж. Тэгэхээр заримдаа бид нэг давтан хийж иж үр дүн гардаг. Тийм ээ 1-2 удаа оролдоод болохгүй юм байна гэж хайчна гэдэг бол тууштай биш төвчээргүй саглах батгүй байгаагийн шинж. Тийм болохоор бид одоо тууштай саглах баттайгаар явж иж аливаа юмны үр дүн үр жимс гэдэг зүйл бол гарч ирдгийн шүү гэдгийг бид ойлгох хэрэгтэй. За тэгэхээр дуудлага тань мэдэх 3 чухал зүйлийг би одоо хуваалцсан байна тийм. Хамгийн нэгдүгээрт танд бурхан өгсөн тэр хүсэл эрмэлзлэр. Хоёрдугаарт танд байгаа бэлэг авьяасаар. Гуравдугаарт үйлчлээс гарч байгаа тодорхой үр дүнгээр мэдж болдог тийм үү. За тэгвэл төгсгөлд нь дөрөвдүгээрт бусдын одоо хүлийн зөвшөөрлөөр бид одоо тухайн үйлчлэлд бол үнэхээр одоо би бол дуудагдсан байна гэдгийг бусад хүмүүсийн гэрчлэл, бусад хүмүүсийн хүлийн зөвшөөрөл одоо үүнийг бол улам илүү баталгаажуулж өгдөг юм а гэдгийг би хэлмээр. За тэгэхээр та гайхчихж магадгүй тухайн зүйлд одоо дуудлагатай гэдгээ заавал бусдаар одоо хүлийн зөвшөөрлөх ёстой мó гэж. За мэдээж одоо их тэгж ярьдаг шүү дээ. Бусд хүн чамааг юу гэх нь хамаагүй, чи өөрөө л хүсэж байгаа, чи л өөрөө тэр зүйлийн төлөө явж байгаа бол чи өөрөө явсаар байгаараа бусад хүний юу гэх нь хамаагүй. Тэгээ бусдаас бити шалтгаал хүний санаа бодолд нийцүүлж бити амьдрал зүгээр өөрийнхөө л юу одоо ингээд өөрийнхөө имийг аал ингээд хиймий гэж одоо ингээд их ярьдаг шүү дээ. Тийм ээ, тийм. Би энэ тэрийг одоо бас үгүйсгэж байгаа юм биш. Ингээд бусдаар ингээд үйлчлээ заалгаад ч юм уу бусад хүн л дэмжихгүй бол битгий хий гэсэн утгаар нь энийг хэлж байгаа юм биш. Гэхдээ та тухайн зүйлд үнэхээр дуудагдсан үгүйгээ чинь эргэн тойрны чинь хүмүүс бас хараад гэрчилдэг юм а гэдгийг би хэлээд байгаа. Тэр үр жимсийг чинь хүмүүс хараад ингээд таньдаг юм а. Тэр зүйл бас таны дуудлага чинь бас нэг баталгаа болж өгдөг юм а гэдгийг л би хэлэх гээд байгаа. За би түрүүн хальт дурдсан Библийн одоо тэр нэг хэсгийг би уншиж өгмөрөө. Галаат номын 2 дугаар бүлгийн 7-оос 9 дугаар ишлэгийг уншиж өгье. Галаат номын 2 дугаар бүлгийн 7-оос 9 дугаар ишлэгийг уншиж өгье. Харин ч эсэргээр хоцлуулагчдын төлөөх сайн мэдээ Петрт даалгагдсан шиг хоцлуулаагүй хүмүүсийн төлөөх сайн мэдээ надад даалгагдсныг хараад учир нь Петрийг хоцлуулагчдын төлөөх илч болгон дотор нь ажилласан тэрээр мөн намайг харийнхны төлөөх илч болгон миний доторч идэвхтэй ажилласан. Надад өгсөн нэгүслийг мэдээд баган гэгддэг Яков, Кеф болон Йохан нар надад болоод Барнабт нөхрөлийн баруун гараа сунгасан юм. Ингэснээр бид харийнхан руу тэд хоцлуулагчид руу явах юмаа гэж хэлсэн. За тэгэхээр нэг талд нь одоо Петр, Йохан, Яков нар. За нөгөө талд нь Паул, Барнаб хоёр. За ингээд хоёр одоо элч нар ингээд бие биенийхээ үйлчлэлийг хүлээн зөвшөөрж штэ. Юу гэхээр Петр, Йохан, Яков нар бол хоцлуулагчдын төлөө, өөрөөр нь хоцлол хэрэгсэн юдэчүүдийн төлөө одоо сайн мэдээ тэдэнд даалгагдаж тэр хүмүүсийн төлөө бурхан тэднийг эзэн Есүс тэднийг одоо илч болгож дуудаджээ гэдгийг үйлчлэлийг нь хараад хүлээн зөвшөөрч штэ. Петр, Йохан, Яков нар гэдэргээ Паул, Барнаб нарыг харахтаа та нарыг хайр үндэстнүүдийн төлөө сайн мэдээ тунхаглах, хайр үндэстнүүдийн донд бурхны хаанчлалыг тэлж эзний чуулганыг байгуулахын тулд илч болгон дуудаджээ гэдгийг нөгөө тэд нар бас хүлээн зөвшөөрсөн байна. Тэгэхээр эдгээр чи яаж яах гэхээр нөгөө бие биенийхээ үйлчлэлийн үр дүнг хараад, үр жимсийг хараад тийм ээ аль альнийгаа хүлээн зөвшөөрж ш. За чи бол хайр үндэстэнд дуудагдсан юм байна. Би бол юдэшүүдэд дуудагдсан юм байна. Гэт одоо яаж юм? Хоорондоо нөхрөлийн баруун гараа одоо барьж. За чи дуудлага сайн, би дуудлага сайн яа гэд хоорондоо одоо бие бинийгөө хүлээн зөвшөөрсөн гэсэн утгатай байна шүү дээ. Тэгэхээр Илч Паул Галаатчуудад бичсэн загталтаа одоо үүнийг одоо яагаад дурдж байгаа юм гэхээр Галаатчууд одоо өөрсдөө Христэд итгэгч нар болонгуудаа юдэ хүнтэй адилхан хоцлол хийлгээд юдэн ёс заншлыг дагах ёстой байна гэд буруу ойлгосон байсан. Тэнгүүд одоо Паул тэднийг та нар Христэд итгэж ариун сүнсийг авсан нь юдэ хүн шиг болсноороо байгаагүй. Христэд итгэснээрээ болсон юм аа. Тийм учраас та нар миний үгэнд итгээ, та нар юдэчүүдийг даган дуурайх ямар шаардлага байхгүй гэдгийг ойлгохын тулд Паул үнийг хэлж байгаа юм л та. Тэгээ ингэж хэлэхдээ тэр юдэчүүдийн төлөө үйлчлээд байгаа. Та нарын тэр дуурайх гэдэг юдэчүүдийн төлөө үйлчлээд байгаа. Одоо Петр, Кеф тийм үү? Кеф гэж Петрийг хэлээд байгаа шүү дээ.
Кеф, Йохан одоо Яаков нар ч нь л намайг одоо харин үндэстнүүдийн төлөө одоо илч юмаа гэж хүлээн зөвшөөрсөн шүү. Тийм учраас одоо миний та нарт яриад байгаа энэ сайн мэдээ бол үний юм аа. Та нар загалмайн сайн мэдээ Есүс Христийн нэгүслээр ариун сүнсийг авч Бурхны хүүхдүүд болж өөрчлөгдсөн болохоос биш. Юудын баяр ёслолыг сагснараа, юудын хүн шиг идэж ууснараа, юудын хүний хийлэгдэх хоцлол хийлгэснээр та нар аврал авсан биш шүү дээ гэдгийг Галаат нам тайлбарлаж байгаа байхгүй. За тэгэхээр ингээд яаж юм? Тэгэхээр энэ одоо хоёр талын элч нар тийм хоёр талбар дээр үйлчилж байгаа элч нар яаж юм? Бие биенийхээ үйлчлэлийн үр дүнг хараад, үр жимсийг хараад тэд хүлээн зөвшөөрсөн байна шүү дээ. Тэгэхээр тухайн зүйл дуудлагатай гэдгийг чинь одоо баталгаажуулж өгдөг, тийм таньж мэдгэж чинь тусалдаг дөрөв дэх хүчин зүйл бол босд хүмүүс таныг одоо зоригжуулж өгдөг юм аа. Таныг одоо таны үр дүнгийг чинь хараад хүлээн зөвшөөрөөд тэд таныг дэмжиж өгдөг юм аа. Тийм. Энэ бол маш чухал. Мэдээж хүний үгээр яв гэж байгаа юм биш тийм ээ. Хүнээр бүх юмаа заалга гэж байгаа юм биш. Та өөрөө тухайн зүйлийн төлөө дуудагдаад явж байхад эзэн өөрөө хүмүүсийг явуулаад тэр хүмүүсээр дамжуулан таныг бас урамшуул зоригжуулж өгч идэг юм шүү гэдгийг би хэлмээр. 1995 оны ихэр шиг санаж байна. Тэ 95 оны ихэр шиг санаж байна. Би дөнгөж одоо анхныхаа чуулгандаа 9 бүлгийн туслах болж исэн. За тэгээд туслах болоод 9 бүлгийн ахлагчдын сургалтыг одоо 7 хоног болгон одоо манай цуглааны одоо гол ахлагч нар бол зохион байгуулдаг байсан. За тэгээд 9 бүлэг дээр юу заах вэ гэдгийг биднэрт урьдчилж зааж өгöd. Тэгээд бид нар тэр сурсан хичээлүүдээ авч яваад одоо цаасаар ингээ хэвлээд гаргацсан хичээлүүдээ авч яваад одоо 9 бүлэг дээрээ тэр тухайн 7 хоногт заадаг байсан. За тэгээд 9 бүлгийн ахлагч нарын сургалтын дээр одоо дадлага хийлгэсэн л дээ биднэр одоо тэр одоо бэлтгэсэн материалын дагуу одоо номлох дадлага хийлгэсэн. Тэгээ нэг 15 минутаар ингээд 3-4 хүнээр дадлага хийлгэж исэн сандгийн тэ. Тэрний нэг нь би байсан. Тэгээд тэр үед одоо би ингээд нэг босон болоогүй нэг уншаад нэг ойлгосон зүйлээр босод ахлагчрынхаа урд гараад ярьж байгаа шүү дээ. Тэгэхэд тэр одоо сургалтыг зохион байгуулж байсан манай цуглааны ахлагч одоо тэнд сууж байсан босод ахлагч нар бол тэр сургалтын дараа одоо тэр дадлагын дараа надад ирээд юу гэж хэлж ирсэн бэ гэхээр чамд номлох бэлэг аваас байна. Чи пастор болох юм байна гэж хэлж ирсэн. Тэгээ тэр үед бол надад пастор болно гэдэг бол алс хол сонсогдож ирсэн шүү дээ. Тэгтэл энэ надад бол масар их урам өгч ирсэн тухайн үед. Тэгэхээр энэ юу вэ гэхээр хүмүүс чиний бэлэг аваасыг хараад чиний үйлчлээс төрж байгаа тэр үр дүнгийг чинь олж хараад тэгээ чамайг олон илүү дэмжиж өгдөг. Энэ бол одоо Бурхнаар дуудагдсан гэдгийг чинь бас нэг баталгаа болж өгдөг. Тэр хүмүүс танд чамд дараагийн үүд хаалгуудыг нээж өгдөг. Тэгээд би ингээд библи сургуулийн оюутан болтлоо зөвхөн өөрийнхөө чуулганаас өөр чуулган мэддэггүй. Зөвхөн өөрийнхөө чуулгандаа л үйлчилж явж байгаа. Библийн сургуульд ороод их өөр чуулганы олон найзуудтай болсон. Тэгээд эдгэртэйгээ нөхөрлөөд ирсэн чи тэд нар намайг өөрийнхөө чуулган дээр өөрийнхөө одоо хариуцлага хэсгүүд дээр урьж одоо номлуулдаг болсон байна. Ийм маягаар ингээд миний үүд хаалгуудыг бол бурхан ингээд аажмтай нээж ингээд одоо яаж гэвэл бусдаар хүлээн зөвшөөрөхдгийн хэрээр үйлчлэлийн өргөн одоо үүд хаалга боломжууд алстаа болоод одоо миний өмнө одоо нэгдэж явсан. Тэгээд одоо явсаар агаад одоо баг ахта хөдөөж явж үзээгүй одоо цуслан хотын гэр хоёрын хооронд л амьдарч исэн одоо бяцхан төгөлдрийг бурхан одоо Монголын хаа сайгуу дагуулж энэ дэлхийн хаа сайгуу дагуулж өнөөдөр одоо ингээд нутгаасаа алс холд ертөнцийн хязгаарт ирчээ сууж явах дээ. Эзэн одоо өнөөдөр хүртэл гараасаа хүртэлж дагуулж миний өмнө одоо хаалттай байсан одоо олон одоо хаалгуудыг нээж олон хан хэрмүүдийг нурааж олон газарт өгөөд хонхлосоо өнөөдрийг хүртэл бол авч ирсэн. За тэгэхээр би өнөөдөр та бүхэнтэй хаалцсан дараах дөрвөн зүйлээрээ би үнэхээр дуудлагыг чинь зоригжуулмаар байна. Би дуудлагыг чинь тосолж өгмөр байна. Би дуудлагыг чинь чөлөөлж өгмөр байна. Би дуудлаганд чинь зориг өгмөр байна те. Ах минь, эгч минь, дүү минь, анд найз нар минь. Тийм ээ. Нэгдүгээр чиний зүрхэнд үнэхээр хүсэл эрмэлзэл бурхнаас өгөгддөг юм аа. Хоёрдугаар тэр зүйлийг хийх авяас чадрыг бурхан өгсөн байдаг юм аа. Гуравдугаар түүнийг хийгээд ирэхэд тодорхой үр дүн багч гэсэн гарч эхэлдэг юм аа. Гэхдээ битий боож өгөрөө тийм ээ. Хурдан битий боож өгөрөө гэдгийг би үүнд онцолж хэлмээр байна. Дөрөвдүгээр тэр үр дүн гэж хүмүүс хараад таныг урамшуулад дараагийн үйлчлэлийн тавцангуудыг танд бас нээж өгдөг юм аа. Боломжуудыг чинь бас нээж өгдөг юм аа. Урагшаа явсаар агараа гэдгийг би хэлмээр байна. Өнөөдөр энэ намлалтаа хамт байж энэ намлыг сонсож байгаа бүх хүмүүсийг би гайхалтай үйлчлэлийн тослогоогоор би өрөөж байна. Үнэхээр Бурхны бэлэг авьяас тань дээр цотгогдох болтгоо. Үнэхээр Бурхны зүрхээр таны зүрх хамт цоглох болтгоо. Бурхны хүслээр таны зүрх сэтгэл чи дүүрэх болтгоо. Тэгээ үнэхээр тухайн үйлчлэлийг чадан ядан ч гэсэн хийж явах үр дүн гарч тэрийг хараад та үнэхээр урам зориг авах болтгоо. Иргэн тойронд чинь байгаа хүмүүс таныг хараад
дэмжиж, зоригжуулж таны өөрчлөлт чинь улам илүү одоо түлхэж, батжуулж, бэхжүүлж өгөх болтугай гэж би өрөөмөр байна. Монголын чуулганаас олон гайхалтай үйлчлэгч нар төрөөсөн. Чуулганд үйлчлэл хийж сурсан хүн нийгэмдээ гайхалтай үйлчлэл хийж чаддаг юм. Чуулганд хүнд үйлчлэж сурсан хүн бизнесийн талбарт хүнд үйлчлэж чаддаг юм. Чуулганд хүмүүсийг удирдах сурсан хүн төр засагтаа гараад нийгэм ард түмнийхээ төлөө жинхэнэ хончнод болж чаддаг юм. Яг тэгвэл чуулганд бид хүнд мөнгө төлөхгүйгээр тэдний үнэхээр зүр сэтгэлийг нь өөртөө татаж, итгэл үнэмшлийг нь батжуулан бэхжүүлж, үр дүн, үр жимс бие авч явах байдлаараа хүлээн зөвшөөрүүлэн удирдахч болж сурдаг юм чуулган дотор. Ингэж чадсан хүн нийгмийн альч талбарт сайн удирдахч байх үндсэн суурь нь чуулган дотор тавигддаг юм. Тийм учраас чуулган дотроос үнэхээр үйлчлэл сураад гарч ирсэн залуучууд ирээдүйд нийгмийн бүх хэл талбаруудад нөлөөсөн гайхалтай сүнслэг удирдагч нар болон гарч ирнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Мосе шиг гарч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Мосе Египтийн хааны ордод бэлтгэгдсэн. Тэр үг болон үйлстэй хүчрэх чадвартай нэгэн болсон. Тэр үнэхээр ард түмний хараад хайрлах зүсгэл түүний дотор байсан. Тэгээд тэр үүнийг үр дүнгээрээ үйлсээрээ тэр батлан харуулсан. Гэвч ард түмэн түүнийг тухайн үедээ хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ цаг нь ирэхэд хүлээн зөвшөөрсөн. Цаг нь ирэхэд Мосегаар дамжуулаад бурхан гайхалтай ажлыг хийсэн юм. Тийм учраас миний номлыг залуу минь ч сонсож байгаа бол, дүү минь ч сонсож байгаа бол өнөөдөр хинт чамд тоохгүй гэж битээ гомдлоо. Хинч чиний бэлэг аваасыг үнэлсэнгүү гэж битээ гомдлоо. Хийсээр агараа. Явсаар агараа. Бурхан чамайг нэг л өдөр үнэхээр Мосе шиг өөрийнхөө дооцсон талбарт хинбэ гэдгийг чинь харуулan гаргаж ирэх тэр өдөр ирэх болно. Өнөөдөр чамайг басамжилж байгаа, доромжилж байгаа, чамайг үл ойшоож байгаа нэгэн хожим чамайг хинбэ гэдгийг харах тэр өдөр ирэх болно. Тийм учраас бүү боожиг, бүү шархал, бүү гомд битгий урам хугараарай. Эзэнтэй хамт залбираад, эзний үгийг суралцаад, эзний ариун сүнсээр өдөрт болон явсаар байхыг хүсэн өрөөж байна. Есүсийн нэрээр хамт бүгдээрээ залбирцгаая. Гайхамшигтай Тэнгэрлэг эцэг минь танд баярлалаа. Өнөөдөр энэ номлолтаа хамт байгаа итгэлийн бүх ах эгч дүүс нарын хамтлаа талархаж байна. Та тэдний үйлчлэлүүдийг өрөөх болтугай. Аава та тэднийг удирдан замчлах болтугай. Ариун сүнсээ та тэдний амьдралд үнэхээр онцгой ажлуудаа хийх болтугай. Мосег та ард түмнийхээ төлөө босгож гаргаж ирсэн тухай адил та итгэлийн ах дүүсрийг энэ ард түмний төлөө, Монгол улсын төлөө, энэ дэлхийн төлөө, таны агуу хаанчлалын төлөө та босгож гаргаж ирэх болтугай гэж гуйж байна. Дандаа талархан өнөөдөр хэлсэн бүх үгээрээ сонсогчтойгоо ерөөн эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.